За сахарын юм угаад л байгаа хэрнээ цуснд байгаа сахар тогтвортой биш байгаад байдаг 3 шалтгааныг би хэлээд өгье. За энэ 3 шалтгааныг би дэлгэрүүлж ярил хэтэрхий урт видео болох гэдэг учраас маш товчхон дурдаад явах болно. За нэгдүгээрт инсулины дүүжрэл. За бидний цуснд сахар өндөр байхаар тэр сахарыг буулгахын тулд бидний нойр булчирхаанаас инсулин гэдэг даавар ялгарч тэр сахарыг буулгах ёстой байдаг. Гэвч ямар нэг шалтгаанаас болоод энэ ялгараад байгаа инсулин даавар маань үүрэг үйл ажиллагааг гүйцэтгэж чадахгүй, өөрөөр хэлбэл сахараа буулгаж чадахгүй болохыг бид нар инсулины дүүжрэл үүсгэх гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоогоор бидний чихрийн шижин буюу сахарт хэрэгжилж байгаа эмнүүдийн ихэнх нь ямар үйлчлэгтэй байдаг вэ гэхээр тэр цуснд байгаа сахарын өндөр түвшингэл доошо буулгаж байдаг. Өөрөөр хэлбэл тэр маш өндөр заасан байгаа тоон үзүүлэлтүүдийг бид нар эмээр хүчээр доошо буулгадаг гэсэн үг. Ингэж эм угаад тэр цуснд өндөр байгаа сахарыг буулгахдаа шээсээр хөөж гаргадаг ч юм уу, илгэнд үүсэж байгаа үүсэлтийн дарангуйлдаг ч юм уу, иймэрхүү төрлийн эмүүдийг хэрэглээд тэр цуснд өндөр байгаа сахарыг бид нар хүчээр буулгадаг болохоос биш инсулины дүүжрэл болон чихрийн шижин гэдэг өвчнийг үндсээр нэмшлээд байгаа юм бол биш ээ. За хоёрдугаарт сахарын угаад байгаа хэрнээ сахарын тогтвортой биш байгаад байгаа бол ийм хүмүүс хөвчлэн бамбаа булчирхаан асуудалтай байх нь илбэг байдаг. Тэгэхээр сахартай хүмүүст бамбаа булчирхаан үйл ажиллагаа ихсэх юм бол энэ маань илгэнд глюкозын үүсэлтийг нэмэгдүүлээд байдаг. Үүнийгээ дагаад сахарын хэмжээгээр нийлгэж бидний цус руу орно гэсэн үг. Эсвэргээрээ бамбаа булчирхаан үйл ажиллагааны дутагдaltaй хүн байх юм бол маш амархан ядардаг, сулддаг. Тэгэхээр бид нар юм уудаг. Өөрөөр хэлбэл бамбайн дааврын бэлтгэл гэж ярьдаг. Энэ имийг уудаг. Энэ им өөрөө цуснд дэх сахарын тогтворгүй байдлыг үүсгэж идэг. Тэгэхээр та чихрийн шижинтэй байгаад дээрээс нь таны бамбаа булчирхааны үйл ажиллагаа ямар нэг байдлаар өөрчлөлтөнд ороод өөрөөр хэлбэл ихсэх ч юм уу, багасах ч юм уу, тийм ээ. Ийм тохиолдолд бид нар бамбайн дааврын бэлтгэл хэрэглэдэг. Энэ бамбайн даавар нөхөх юм өөрчлөлтөнд ороход бидний ууж байгаа сахарын тунд давхар өөрчлөлт ордог байгаа шүү. За тэгээд сахарын уугаад байгаа хэрнээ сахар маань тогтворгүй байгаад байгаа 3 дахь шалтгаан бол бидний амьдралын буруу хэм маягаас болдог. Өөрөөр хэлбэл нүүрс ус маш их хэрглэж гин, нойргүй онжин, дутуу нойртой хонжин, тэрхий тарган хэвлийн таргалалт ихтэй, дээрээс нь маш их стресстэй хүмүүс байна. Бид нар байнгын стресстэй байна гэдэг маань бөөрийн дээд булчирхаанаас кортизол гэдэг стрессийн даавар ялгардаг. Энэ даавар инсулины эсрэг үйлчлэгтэйгээд ойлгоход болно. Өөрөөр хэлбэл инсулин бидний цуснд байгаа сахарыг буулгадаг бол кортизол эсрэгээрээ бидний цуснд байгаа сахарыг ихсэгдэг. Тэгэхээр танд миний саяхан хэлсэн зүйлүүд байгаа тохиолдолд цуснд байгаа сахартай тогтвортой нэг л баригдаж өгдөггүй гэсэн үг байх нь байна.